За Монгол банкны өөрийнх нь ер нь балансын асуудал нэлээд хүндэрсэн харагдаад байгаа. Тэгээ миний харж байгаагаар бол хөрөнгөнөөсөө нийт өр төлбөр нь давтсан. Нийт өөрийн хөрөнгө нь хасах одоо 4.8 их 80. Хуримтлагдсан алдагдал 7.5 их 80 төгрөгийн алдагдaltaа. Тэгэхээр энийг нэгдүгürt ер нь одоо ийм хүнд нөхцөл байдлыг та хүлээж авч байна. Тэгээ энийг одоо ер нь нэгдүгürt яаж засах вэ? Энэ асуудал чи өөрөө нөгөө Монгол банкны хуулийн 33 зааснаар аудитын дүгнэлтнээр, санхүүгийн тайланч дээр олон нийтэд нээлттэй байх ёстой байтал хуулийн дээр нээлттэй гэж байгаа боловч бодит байдал дээр бол энэ нээлттэй бус байгаа даа. За энэ асуудлыг нэгдүгürt тодруулъя. Хоёрдугаарт ерөөсөө энэ мөнгөний бодлогын асуудал дээр ашиг сонирхлын асуудал дандаа яригддаг. Та аль нэгэн банкнд хувьцаа эзэмсэж байгаа юу? Аль нэг банк бусдаа юу? Энэ одоо талаас нэг тодорхой хэлээч. Гуравдугаарт аль нэгэн одоо улс төрийн ялангуяа энэ сонгуульд өгөхөд ирэхлээр л нэг юм төсөл хөтөлбөр хийгээд шууд төв банкнасаа энэ төсөл хөтөлбөр рүү ороод ингээд зээл санхүүжилт гаргацдаг. За энээс болж энэ алдагдлууд үүсэж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээ ийм хүнд банкыг одоо яг ямар арга хэмжээ хэрэгжүүлж ийж хэвийн байдалд нь оруулъя гэж бодож байна вэ? За энэ нөөцийн одоо буюу нийт хөрөнгө нь одоо хасах 10-аас 24-ийн хооронд хэлбэлзэж байгаа нь одоо яг нэг юм ердийн төв банкны бүтэц буюу байх хязгаараас давтсан. Тэгээ энэ давтсан байгаа байдал нь өөрөө одоо дараагийн шатны хүндрэл рүү оруулах уугүй юу гэдэг дээр та хувьдаа юу гэж дүгнэж байна. Хуримтлагдсан алдагдал нь хасах 26% төрсэн нийт хөрөнгийнхаа. Тэгээ эн чинь бол одоо нөгөө IMF-ийн гаргасан дээр удирдах болох төвшин гэдэг байгаагаас өндөр төвшөнд гараа явцсан. Тэгэхээр одоо бид нар гадны одоо санхүүжилтийн хяналтанд орох уу? Ер нь энэ тал дээр одоо энэ нөхцөл байдлыг яаж шийдэе гэж бодож байна. Хамгийн том эрсдэлтэй зүйл бол өрхийн одоо зээлийн орлого, давхар зээлтэй иргэдийн хөв буюу өрхийн зээлийн эрсдэл их өндөр харагдаж байна. Энэ талаар бас та энэ дөрвөн том асуултанд нэг хариулаад өгөөч. За таны дурдсан асуудлууд бол бас үнэн бодиттой. Монгол банк алдагдал бол нэлээд нэмэгдсэн. Энийх нь 67% бол төв банкны үнэ цаасны төлбөрт гарсан байгаа юм. Тэгэхээр энэс болж үүдэлтэй. Өөрөөр хэлбэл нөгөө өмнөх энэ олон жилийн бодлогын хүрээнд мөнгөний зах зээл хөөсрөөд энэ хөөсөө одоо татж авахын тулд хэрэгжилж байгаа арга та энийг бол өөрөө их сайн мэдж байгаа. Тэгээ бас үйл ажиллагааны зардлаас хүлээж байгаа алдагдлуудаас болж ингээд алдагдлууд нь бас нэмэгдэж байгаа. SWOT хэлцээнүүдийг бас хийж байна. Энээс болж алдагдал үлээсэн байна. Ингээд энэ зүйлүүд нийлээд төв банкны алдагдлыг бүрдүүлж байна. За төв банкны алдагдал бол мэдээж хэрэг аж ахуйн нэгжийн алдагдлаас арай өөр болвол энийг та бас сайн мэдж байгаа. Тэгэхээр одоо бид яах вэ гэхээр яг богино хугацаанд бол инфляц юм өндөр. За зах зээл өөрөө яг ийм нөхцөл байдалтай байгаа учраас мөнгөний хатуу болдог богино хугацаанд үргэлжилнэ. Сая заяа бол гишүүний хэлснээр бид нар энэ үндсэн асуудлуудаа шийдэх хүртэл энэ алдагдлыг бууруулах боломж ингээ харагдахгүй байгаа юм. Энд чи яагаад гэвэл үргэлжлүүлээд энэ алдагдлаа нэмэгдүүлж төлөгдөд явна гэсэн. Гэхдээ ер нь богино хугацааны дараа энэ дунд хугацаанд инфляцийг нам дор түвшинд аваачаад тэгээд юм яг энэ явах хөстэй зохист яваараа зүйл рүүгээ орж ирээд тэгээд эндээс энэ алдагдлыг яг зайлшгүй биш байдлаар үүсгэж байгаа алдагдлууд юу вэ гэдэг дээр би яаж томилогдвол нэлээ нухацтай анализ хийж би танд бас танилцуулах хийнэ. Ингэжээж бид нар энэ алдагдлыг бол бууруулах ёстой. Энэ бол зарчмын асуудал. Тэгээд энэ дээр бол ингэж яа гэж бодож байна. Ашиг сонирхлын хувьд бол надад ямар ч ашиг сонирхол байхгүй. Би альч банкнд хувьцаа байхгүй, банк санхүүгийн байгууллага байхгүй. Надад ерөөсөө энэ дээр ямар нэгэн асуудал байхгүй. За мөрийн хөтөлбөр дээр тусгаснараа одоо энэ нөгөө репо санхүүжилт, урт хугацааны репо гэдэг зүйлүүд дээр нэлээд санхүүжилтүүд яваад байгаа. Ер нь зүгээр энэ хагас төсвийн үйл ажиллагааг бол би зогсоох ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Зүгээр мэдээж энэ өдөр тутмын үйл ажиллагаа энэ төлбөр тооцоог хангах чиглэлээр репо санхүүжилтүүд банк өдөр тутам хийгдэг ажлууд би энэ бол ил дод нээлттэй шодрогч хурмаар барьж явах хэрэгтэй. Тэгэхгүйгээр нөгөө танилд давуу байдлыг аль нэг газар олгоод байдаг байж ерөөсөө болохгүй. Энийг бол мөрийн хөтөлбөр дөөш би битсэн яг энэ чиглэлээр ажиллана гэж ингэж бодож байна. Таны үгнээс нэг чухал үг
харагдчихлаа л да. Хагас төсвийн байдалтай гэдэг байгаа. Ерөөсөө энэ төсвийн байдал нь өөрөө яг энэ инфляцтай нөлөөлөд байдаг. Тэгэхээр мөнгөний бодлогоо сангийн бодлоготой хэлцэхдээ яг адилхан хэм хэмжээнд үзэхгүй бол одоо өнгөрсөн 2 жилийн хугацааг бид нар мэдж байна. Тэгэхэд мөнгөний бодлого бол ерөөсөө 7 хоногийн дотор нэг хагас асуулт асуугаал тэгэл дуусчдаг. Гэтэл яг мөнгөний бодлогодоо нөлөөлж байгаа зүйл нь тэлцэн төсөв буюу бүтээмжгүй эдийн засгийн зарлагууд нь нөлөөлөд байгаа тал дээр энэ Монгол банкнаас бас дүгнэлт санаачлаг гаргаж ажиллах ёстой гэж бодож байгаа. Тэгээ энэ тал дээр та нэг дэлгэрэнгүй тайлбар хэлээд байгаа чинь. Тантай санал нэг байна. Яг тэгвэл энэ Төв банк өөрөө нэг талдаа энэ инфляцийг хязгаарлах үндсэн чиг үүрэгтэй боловч нөгөө гараараа ингээд хагас төсвийн шинжтэй үйл ажиллагаа санхүүжүүлээд ирэхээр энэ мөнгөний зах зээлийг хөөсрүүлэх ажилд оролцоод байна гэсэн. Тэгэхээр энэ дээр ерөөсөө бид нар энийг ер нь хийхгүй байх ёстой. За зайлшгүй нэг 2 чиглэл гэсэн тэрийг бол зүгээр жичээрнэ. За мөнгөний бодлого хэлцэх асуудал дээр тантай би бас санал нэг байна. Ер нь зүгээр өөрийн Төв банкных нь өөрийнх нь оролцооч дээр за тэгээд их хурл дээр авч хэлцэж байгаа байдал ч гэсэн бас нэг тэгсгээд таны хэлж байгаа шиг яваад байгаа. Энийг бол бид нар их нарийн хилцдэг болох хэвээр. Мөнгөний бодлогод их ач холбогдол өгдөг байх хэвээр. За яг мөнгөний бодлогын хурал баталсан бол тэрнийхээ хүрээнд л төсвөө баталдаг байх хэвээр. Энийг шаардлагатай бол бид нар эрх зүйн өөрчлөлт хийх хэвээр. Бүр энэ хатуу төсвийн алдагдaltaгүй явдаг зарим